Тэгээ өнөөдөр бол үндсэндээ ажил нь дууссан. Одоо камержуулалтаа ялангуяа одоо иргэдийн бас ая тухтай амрах хэдий ч бас хажуугаар нь соёлтой бөгөөд хариуцлагатай амрах шаардлагатай. Жишээлбэл энд ирж одоо шорлог хийж гин гэж байна, хорхог хийж гин гэж байна. Тийм учраас бол энд бол тэгэх газар биш ээ. Энэ бол зүгээр үндсэндээ хүүхдүүдээ, ахмадуудаа иргэд өөрсдөө ая тухтай л амрах газар. Яг одоо амралтын бөгөөд зугаалгын газар биш ээ. Одоо жишээлбэл тэрэлжид амралтын газар очиж хорхог бодог хийдэг ийм газар биш гэдгийг анхааруулахгүй бол өнөөдөр манай гүйцэтгэгч компани хүлээл гэж өгөөгүй байхад л одоо маш ихээр тийм гомдлууд ирж байна. Тэгэхээр одоо бид нар энэ чинь харуул хамгаалалт, арчилгаа ялангуяа одоо бас нийтийн бизнес газрыг бас байрлуулж шинээр одоо хийж байна. Энд одоо яалтчгүй ингээд иргэд байх үед бол ийм тодорхой үйлчлэгээнүүд зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл хүлээл гэж өгөөгүй байхад нь тоглоомынхон зарим хэсгийг одоо тоноод аваахад явцсан байх ч. Тийм учраас бол дүүргийн одоо бас цагдаагийн харуул хамгаалтыг бас давхар иргэд олноор ирж байгаа учраас бол яг энэ дээр харуул хамгаалалт бас их зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас бол иргэд маань өөрсдөө бас давхар хяналттай байна. Ая тухтай байхын тулд өөрсдөө хогоо аяхгүй байх тийм ээ. Цэвэр орчинд өөрсдөө байх юм зайлшгүй шаардлагатай учраас иргэдийн маань оролцоо бас чухал байна. Ингээд иргэдтэй бас ая тухтай ийм орчныг бүрдүүлэхээр нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн засаг даргын хамгааллын газар дүүрэг гэдэг ингээд бидэнд бас хийх юм олон байна. Ер нь бол төр өөрийн ялангуяа иргэдийнхаа нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, алдсан одоо газраа эргэж олж авах. За зарим одоо ялангуяа одоо төрийн байгууллагуудын алдагдсан орчин зайг бол гаргаж авахд бол хатуу одоо шаардлага тавина. Иргэдийн аюулгүй байдлыг тогтоохын тулд бол ялангуяа энэ хот бол стандарттай байх. Тэр стандартыг мөрдөх юм зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр чинь тамгсан битгээр намрын ногоон байгуул тэгээ бай. За